За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээл эхлээд бэлэн болоод байна. За өнөөдөр бол 5 дахь хичээл. Өнөөдрийн хичээлээрээ номныхоо 2 дугаар хичээлийн үргэлжлэлийг үзэх байгаа. За хичээл маань агуулга нэг хичээл нь өөрөө агуулга ихтэй, үзэг хандс ихтэй учраас багш нь хичээлээ 2-оос 3 хувааж байгаа. За энэ болохоор 2 дугаар хичээлийн 2 дахь хичээл гэсэн үг шүү. За бүгдээрээ хичээл эхлэхийн өмнө мэдээж цээж хүчийг хавцгаадаг тийм. За цээж хүчгээ заавал бүгдээрээ өөрийгөө сорих зорилгоор хийн. Ханзаа өдөр бүрийнхээ за хичээл бүр дээр үтсэн ханзаа чэйжилж гин үү, тогтоож гин үү гэдгийг өөрөөсөө шалгаад за тэгээ тогтоогоогүй ханзаа өөртөө гэртээ бие даагаад тэгээд сайн нүдлээд ямар ч байсан бичээд ханзаа сайн бичээд сурч байгаа бол ой тоонд ороод бичиж чаддаг болох хэрэгтэй. Бичээд сурсан ханз толгойд ороод за дараа нь уншихад ханзаа таньж чаддаг болно. За мөн давхар бичихтэй дуудлагын хандсны зурлагын дараалал зөв бичээд хандсныхаа дуудлага болон хөвийг зөв тогтоож явна тий. За өнөөдрийн цээж хүчиг нь болохоор за энд харагдаж байна. За эхнийх нь би гэж байна. Хоёр дахь нь та нар сайн уу? Гуравт нь бүгдээрээ сайн уу? Дөрөвт нь за хоёр ханз байна. Энэ хоёр ханз маань ямар дуудлагатай юу гэсэн утгатай ханз илээ? За тэгээд 5 дахь ханз нь баяртай гэж байна. За 6-т нь за 4 ханз мэдлэгээний хэллэг байна тий. За 7-т нь чиний нэрийг хэн гэдэг вэ гэж. 8-т нь миний нэрийг за Сараа гэдэг, миний нэрийг Бол гэдэг гээд нэрээ бичих нэ. За 9-т нь болохоор нэг ханз байна тий. Энэ ханзны утга нь юу юм, дуудлага нь юу юм гэж бичнэ. За бүгдээрээ шинэ хичээлд орохын өмнө үтсэн хичээлээ бүгдээрээ эргэн санацгаана. За шинэ хичээл үзэх нь хэдий чухалч гэсэн өмнө үтснээ сайн тогтоогоод өмнө үтснээ сайн баттгаад тогтоогоод сайн чиглэж явах нь маш чухал. Учир нь бидний үтсэн болгон цаашдаа ахиж шинээр гарч ирнэ. За тэгээд тэр үтсэн зүйл дээр чинь нэмэгдээд үтсэн зүйл маань суур болоод явах учраас та бүхэн маань даалгавраа сайн хийгээд за хичээлийн баттгалаа сайн хийж явна гэсэн үг. За бүгдээрээ зургийг харцгаая тий. Найз нөхдөдөө мэдлэгтэй юу гэж хэлдэг вүлээ? Ахмад хүндээ мэдлэгтэй юу гэж хэлдэг юм? Багштайгаа мэдлэгтэй юу гэж хэлдэг юм? Олон хүний өмнө гараад юу гэж мэдлэгтэй вүлээ? Бүгдээрээ сэргээ санацгаая тий. За найз нөхдөдөө юу гэж мэдлэг вүлээ? Найз нөхдөдөө чи сайн уу гэж мэдлэгтэй. Чи сайн. Юу гэж хэлдэг вүлээ? Ни хао. Ни хао. За энэ сайн байна уу биш? Сайн уу гэсэн үг тий. Ерөнхийдөө найз нөхдөд үе тэнгийнхандаа. За ахмад хүнтэй нин хаав гэж хэлдэг тий. Та сайн байна уу? Нин хаав. За манайхан багштайгаа юу гэж мэдлдэг лээ? Багштайгаа юу гэж мэдлдэг лээ? За багштайгаа лао ши хаав гэж хэлнэ тий. За тоншямэн хаав гэдэг маань за сурагчдаа сайн байцгаана уу гэж хэлж байгаа мэдчилгээний үг. За олон хүний өмнө гараад юу гэж хэлдэг лээ? Бүгдээрээ сайн байна уу? Та нар сайн уу гэж хэлвэл за бүгдээрээ сайн уу гэх юм уу? Дажиа хао гэж хэлдэг тийм. За дараах зургийг харцгаая. За баярлаа. Баярлсан талархснаа юу гэж хэлдэг лээ? Баярлаа гэж үг хэлдэг. Зүгээрээ. Баярлсны хариуд зүгээрээ гэж хэлж үг хэлдэг. Баяртай гэдэг үг хэлдэг лээ. За бүгдээрээ сэргэн саны баярлаа гэхэд сиэси гэж хэлдэг тийм. Сиэси. За зүгээрээ гэхэд бокэци гэж хэлдэг. За дараа нь зайжин. Баяртай гэхэд зайжин. За та бүхэн маань аль нэгийг санахгүй байх юм бол гэхдээ сурсан анснуудаа эргэж нэг хараад давтаж бичээд сайн тогтоогоод яваарай. Ер нь бол юм сурна гэдэг үйл явц маань нэг тогтоогоод мартаад ахиж сэргээгээд ахиж мартаад ахиж сэргээгээд ингээд тусам илүү сайн ой тоон тогтож илүү сайн сурдаг байгаа шүү. Нэг чийжлээд бүтэн шууд ингээд насаараа мартахгүй тогтооно гэсэн юм байдаггүй. Хүн болгон адилхан. Нэг тогтоодог, мартдаг гэж явдаг шүү. За энэ үйл явцыг
хэдийн олон чиний давтагдсан илүү сайн тогтно гэсэн үг. За хүний нэрийг юу гэж асуудаг вүлээ? Хүний нэрийг юу гэж асуудаг вүлээ? За өөрийгөө миний нэрийг тэр гэхэд юу гэж хэлдэг вүлээ? За хүний нэрийг асуухад 你叫什么名字? 你叫什么名字гэж асуудаг тийм. өөрийгөө миний нэрийг гэж хэлэхдээ 我叫孙基德马 我叫孙基德马. За бүгдээрээ хичээлээ давтсан. Одоо бүгдээрээ дуудлага зөвшөөрлөх дасгал хийцгээе. За багш нь хэлсэнтэй гэдгийг хэлэхдээ хэлээ. Тагнааны дээр тогор хэсэгт наагаад шүдээ зугаад хэлнэ. За уншицгаая. шан ча чанг. За дараагийн бүлэг авъя. чи шүдээ зугаад хэлээ. Доод шүдэндээ хүргэнэ. Хэлээ. Доод шүдэндээ хүргээд чи жia чи сяо син. За дараа нь бо гэнэ. За бүгд уншицгаая. би 3 дугаар хөг би 4 дугаар хөг пан. За 5 дугаар хөг ма 4 дугаар хөг ми. За сайн байна. За бүгдээрээ 3 дугаар хөгийн өөрчлөлт гэж үтсэн тий. Энийг багш нь хөгийн өөрчлөлт гэж тийм их байдгүй. За 3 дугаар хөгийн өөрчлөлтийг сайн сураад авчих юм бол ярианд цэвэр сонсогдно, зөв хэл сурна гэж хэлсэн тий. За 2 3 дугаар хөгийн араас орсон тохиолдолд эхний 3 дугаар хөг. За эхний үеийн 3 дугаар хөгийг 2 дугаар хөг зөвхөн уншихад хөг нь 2 дугаар хөг болж өөрчлөгдөн гэсэн үг. Тэрнээс л үндсэн хөг нь өөрчлөгдөхгүйгээр зөвхөн унших тохиолдолд эхний үеийн 3 дугаар хөгийг 2 дугаар хөг болгож уншнаа. За жишээлх юм бол шоу яв гэсэн ийм дуудлагатай ханз байна. За энийг ингэж уншихгүйгээр шоу яв гэж унших нэ. Шоу яв. За үргэлжлүүлээд уншицгаая. Дандаа баруун талыгаа гарна уншин тэ. сяо ми лэн шуй ю сан ган сян хэн хао. За сайн байна. Энийгээ тогтоох хэрэгтэй шүү. За бүгдээрээ түрүү хичээл дээр бүтэн өгүүлбэр үзсэн байгаа тий. Чиний нэрийг хэн гэдэг вэ? Миний нэрийг. За өгүүлбэрийн бүтцэн дээр юу гэж үзлээ бүгдээрээ? Өгүүлбэрийн бүтц маань монгол хэлний бүтцээс өөр англи хэлний үндсэн өгүүлбэрийн бүтцтэй адилхан гэж үзсэн. За энэ маань юу юм бэ гэхээр үүлийн эзэн орно тий. За дараа нь үйл үг заавал ордог гэсэн тий. Үүлийн эзний дараа үйл үг дараа нь ордог. За үйл үгийн дараа тусагдах буюу үүлэнд өртөж байгаа юм ордог гэсэн. За жишээлх юм бол миний нэрийг Сүнжитмаа гэдэг юм бол за би гэдэг нь ороод гэдэг буюу дууддаг гэдэг үйл үг нь ороод дараа нь нэр хэлж байгаа гэсэн. Wo jiao лавга гэх юм бол намайг лавга гэж дууддаг. Үйл үг нь лавгагийнхаа урд орж байгаа гэсэн. Wo jiao лавга. За энийг та нар ойлгосон баха. Багш нэг түрүү хичээл дээр зааж өгсөн тий. За тэгвэл энийг яаж асуух өгүүлбэр болголоо? Намайг лавга гэдэг гэсэн бол чамайг хэн гэж дууддаг вэ гэж асууна тий. За чамайг гэж юм чинь нэг во буюу би гэсний оронд ни орсон тий. За дуудах гэдэг үйл үг маань дарааллын хувьд яг хэвэндээ үйл эзний дараа нижяо. За лавга гэдгийн оронд ямар нэр гэсэн утгатай ханз орж байгаа гэсэн. Минзэ гэдэг маань нэр. За нижяо минзэ гэх юм бол чамайг нэр гэж дууддаг болчихно гэсэн үг тийм үү. Тэгэхээр чамайг ямар нэрээр дууддаг вэ гэхээр асуулт орж ирнэ. Ямар гэсэн шаманг гэх юм шама минзэ гэх юм бол ямар нэрээр дууддаг. Нижяо шама минзэ гэхээр чамайг ямар нэрээр дууддаг вэ буюу чамайг хэн гэж дууддаг вэ гэсэн асуулт болж байгаа тийм. За бүгдээрээ түрүү хичээлээр 칭вэн гэж үтсэн тийм. 칭вэн. За 칭вэн гэдэг маань уучлаарай өшөөгөөрэй гэсэн утгатай үгээ гэж багш нь утгыг тайлбарлаж өгсөн. За тэгвэл хүний нэрийг асуух чинь тийм маш илгээр асуух чинь. 칭вэн你叫什么名字гэх юм бол уучлаарай өшөөгөөрэй таны нэрийг хэн гэдэг вэ?
За албан хүрээнд маш хүндэтгэлтэй эсвэл за болгоомж танихгүй хүнтэй хандаж хэлэхдээ илтгэр хандаж хэлж байгаа гэсэн. За хариулт нь 我叫 陈天中. За 陈天中 гэдэг нь болохоор хятад хүний нэр ах нь. Дээр нь дуудлага нь тий. Чэн гэдэг нь ихний ганц, Тэн гэдэг нь хоёр дахь ганц, Жон гэдэг нь гурав дахь ганц ахны. За энийг өмнөх хичээлд үзсэн тий. За өнөөдрийн ханзаа бүгдээр үзцгээе. За өнөөдрийн ханз маань бүү гэдэг ханз байна. Бүү гэдэг маань үгүй, биш гэсэн утгатай ханз ахны. Бүү гэдэг маань үгүй, биш гэсэн ханз. За бүү гэдэг маань дангаараа үйл үг болохгүй. Энэ үйл үгийн урд ордог дайвар үг ахны. За бичээд авсан баха. За хоёр дахь ханз нь ши. За ши гэдэг нь үйл үг. Тийм мөн гэсэн баталсан үйл үг ахны. Тийм мөн гэсэн баталсан үйл үг ахны. За одоо бүгдээ жишээн дээр харъя. За энэ ханзыг үтсэнтэй во гэдэг нь би гэсэн үг. Ши гэдэг нь сая үтсэн баталсан үйл үг гэсэн тий. Бол гэсэн үг ерөнхийдөө. За во ши сараа гэх юм бол би бол сараа. Үйл эзэн орлоо, үйл үг орлоо, тусагдах. Во ши сараа. За та нарыг өөрийнхөө нэрийг бас ингэж хэлж болно гэсэн үг. 我叫 сараа гэж хэлсэн бол бас 我是 сараа гэж хэлж болно гэсэн үг. За 我是 бат, 我是 болд, 我是 цэцгээ. За бүү гэж сая үтсэн те үгүй биш гэсэн. За үгүй биш гэдэг маань энэ ши гэсэн үйл үгийн урд орж байна. За багш нь хэлсэнтэй бүү гэдэг маань дангаараа шилэгддэг ээ. Үйл үгийн урд ордог. За энд үйл үг хаана вэ? Ши байна тий. Ши гэдэг маань үйл үг баталсан мөн тийм бол гэсэн баталсан үйл үг. За үйл эзэн орлоо үйл үг орох хэвээр тий. За энэ үүсгэсэн өгүүлбэр учраас үйл үгийн урд бүү орж байна. 我不是 сараа буюу би сараа биш. 我不是 болд би болд биш. 我不是 бат би бат биш. За энийг ойлгож байна манайхаа. За үйл эзэн явлаа, үйлийг явлаа, тусгах явлаа. 我是老师. 我是老师 би бол багш. 我不是老师. 我不是老师 би багш биш. За 不是 ши гэх юм бол тийм, би бол тийм хүмүүс. Би бол сараа мөн. Би бол багш. Би бол 我是学生гэх юм бол би бол сурагч. За биш гэх юм бол 我不是老师. 我不是老师. Би багш биш. Энэ дэр буруу бичиж багш нь 我不是学生гэж хэлнэ. 我不是学生гэх юм бол би сурагч биш болно тий. За энийг бүгдээрээ бичлэгээ зогсоож байгаад бичиж тий. Би бол номин. Би гэдэг нь орлоо. Үйл үг нь бол гэсэн үйл үг үтсэнтэй сая бүгдээрээ бол гэсэн үглөөгөө бичлээ, номингоо бичлээ. За би бол номин. За би наран биш. Биш гэдэг маань үйл үгийн урд орно гэж багш хэлсэн те. Биш гэдэг маань дангаараа шилэгдэхгүй, зөвхөн үйл үгийн урд ордог. За би бол багш, би бол сурагч биш гэж бүгдээрээ энэ дөрвөн өгүүлбэрийг бичээд за хаалттай группт орсон сурагчид маань багш руугаа явуулаарай. Багш нь шалгаад өгнө. За бүгдээрээ энэ үндсэн сурах бичгийнхаа номон дээр байгаа текстийг уншъя тий. За энд харж байгаачлан Чэнтиэнжон. За та нар энэ ханзыг ерөнхийдөө одоохондоо мэдхгүй танихгүй байж болно. Зөвхөн дээр байгаа энэ хүний нэр учраас дээдлийн пининин буюу галийг нь уншихад болно. Чэнтиэнжон. За нөгөөх нь Байжиаюэ гэдэг хоёр хүн байна тий. За мэдлэгч ни хао 안니 гэж байна. Ни хао 안니. За сайн уу анни гэж мэдлэж байна. За тэгсэн чинь ни хао Чэнтиэнжон. Ни хао Чэнтиэнжон. За анни сайн уу гэсэн чинь сайн уу Чэнтиэнжон. 我不是安妮. 我不是安妮. Би 안니 биш ээ. 我不是安妮. 我是白嘉月. 我是白嘉月. Би
Ааны биш ээ. Би бол баяжаа гэж байна тий. За энэ өнөөдрийн бүгдээрээ энэ үтсэн хичээл байна. За дараагийн хичээл. Дараагийн хандс. За энэ хиддэг хандс нь болчих багшны нөгөө 1 2 за 3 дахь хандс нь тий. Багшны энэ дээр нандуураад за 3 дахь хандс 4 дахь хандс. Өнөөдөр 5 хандс үзэх байгаа. За та хэд хөөргөлдөх хүндэл багш нь засчих. За өнөөдрийн 3 дахь хандс 对不起. За 对不起гэдэг маань 3 хандстай юм тийм үү? 3 хандс нийлжиж 1 утга бүтээж байна. За ийм тохиолдлууд олон байгаа. 3 хандс нийлж 1 утга бүтээн, 4 хандс нийлж 1 утга бүтээн. За зөвхөн яг хандс болгон 1 хандс өөрийн гэсэн утгатай байдаг ч гэсэн яг энэ тохиолдол шиг олон хандс нийлж 1 утга бүтээх тохиолдол байгаа шүү. За 对不起гэх юм бол уучлаарай гэсэн утгатай болж байна гэсэн үг. За энэ зурлагын дараалал байна. 对不起. За өнөөдөр үтсэн бүү гэдэг маань орж иж байна тий. 对不起гэхээр уучлаарай гэсэн утгатай хан. За та нар маань бичээд авчих. За багш нь үргэлжлүүлээд за 没关系. Энд бас дахиад 3 хандстай орж иж байна тий. За 没关系гэдэг маань уучлаарай гэж хүн хэлж байна тийм үү? 对不起гингүүт зүгээр дээ зүгээр гэх юм бол 没关系гэж хариулах нэ. За 没关系-га та манд бичлэгээ зогсоож гаад тэгээ сайхан бичээд аваарай. Ухрааж гаад эсвэл урагшлуулж гаад тий. За дараа нь 没事гэдэг хандс байна. 没事гэдэг маань бас зүгээрээ гэж. За ерөнхийдөө зүгээрээ гэдэг маань 没关系гэж хэлж болно. Эсвэл 没事гэдэг маань илүү ярианд өдөр тутмын ярианд илүү их хэрэглэдэг гэсэн үг. 没事. За 没нь адилхан байна тий. Эхний хандс 没гэдэг хандс нь адилхан байна. 没事, 没关系. За ингээд өнөөдрийн 5 хандс ахнэ. За бүгдээрээ үндсэн номныхоо сурах бичгийнхаа харилцаарыг уншъя тий. За Чэн Тиан-чжун. За бүгдээрээ багшаагаа дагаад хөгөө зөв дуудлагын дагуу хичээгээд уншаарай. За энэ маань 2 дахь өгүүлж уншигтэн тий. Ни хао. Анни. Ни хао. Чэн Тиан-чжун. 我不是安妮，我是白嘉月。对不起，没关系。За юу гэж байна? Сайн уу Ани гэсэн чинь сайн уу Чэн Тиан-чжун? Би Ани биш шүү дээ. Би бол Баяжаа гэсэн чинь уучлаарай. Зүгээр дээ гэж хэлж байна те. За ийм харилцаар өрнөсөн байх нэ. За өнөөдрийн хичээл маш амжилттай өрнөлөө. За багш нь нөгөө машин давж болохоор гадаа харанхуй болоод өнөөдрийн хичээл ялцгүй орой хийж таарлаа. За тэгээд өнөөдрийн гэрээний даалгавар гэхээр өнөөдөр үтсэн 5 хандс. За багш нь 3 өр бичгээ хэлсэн байна. За та нар өөрсдөө чэйжилтлээ нэг нөр бичсэн ч болно, эсвэл өөр аргаар чэйжилж болно. За хамгийн гол нь хандсны утгатай нь энэ юу гэсэн утгатай хандс юм? Юу гэж дууддгийг, ямар хөөгтэй бүгдийг нь цугтан чэйжилнэ. Аль нэг нь дутуу чэйжилж болохгүй. За тэгээ хаалттай группт орсон сурагчид маань өнөөдрийн үтсэн харилцан яриа. За энэ харилцан яриагаа тий. За энэ бүтэн харилцан яриа. Энэ харилцан яриагаа уншаад багш руугаа групп чат руугаа явуулаад дуудлагаа шалгуулад за тэгээ гэртээ бичсэн хандснуудаа за тэгээ багш нь 4 өгүүлбэр бичээрэй. Хятад хэл рүү буулгаарай гэдэг 4 өгүүлбэр дасгал дээр өгсөн тий. За тэднэрийг групп чат руу явуулж даалгавруудаа шалгуулна, дуудлагаа шалгуулна. За дуудлага анхан шатн дээр шалгуулах нь хамгийн чухал шүү. Дор бүрэн шалгуулад яваарай гэж багш нь захиж байна.
За та нар ч гэсэн манай алдаг клуб нэгдэх бүрэн боломжтой шүү. За тэгээд сонирхчвал Instagram хуудас руу бичээрэй. За өнөөдрийн хичээл суусна. Баярлалаа. 同学们再见. 同学们再见. За баяртай.